Яа үнэхээр засархан амттай тактуртаанд зүгээр гэртээ хийж идцгээе. За бүр маш нууц жороо таатай хуваалцаж байгаа шүү. Тэгэхээр бичлэн дээр лайк дараад шеэр хийж хадгалахаа мартваа. Энэ дарсан цагаан луу мөн бол үнэхээр төгс. Тэгээд амар хөөрхөн ингээд хоол зааж өгөхөр хоолны доор баярлаа гэж бичиж байгаа хүмүүстээ бас баярлаа гэж хэлье. За мэдээж хоолын ихтэй би энэ Dolce брэндийнхаа заазурыг ашиглаад 2 ширхэг дахианы гоёг бол хэдхэн секундын дотор чавчааж жилчлээ. Заазур гэхэр манай хэд ч ерөөсөө амар хүнд гэж ойлгоод нь шүү дээ. Энэ заазур ерөөсөө хүнд байгаагүй. Гарт үнэхээр ихтэйхэн. За дахиагаа буцалгаад усын насаж байгаа шүүж аваад сайхан угаагаад усаар залчина. За хоолнд маань ногоо 2 ширхэг хүмүүс тал луван за тал сонго юм уу да. За ногоо 2 ширхэгтэй мэдээж Dolce брэндийнхаа ногооны утгыг ашиглаж ирчихэж байгаа. Маш нимкэн юм ирчгэд үнэхээр урамтай байдаг. Нэрээ Dolce брэнд маань хаврын хямдрал урамшуул зарслан гээд 5 ширхэгтэй хутганы ком авах юм бол энэ хутганы савыг бэлгэлж байгаа юм билий гэд хэлсэн чинь аюу их олон хүмүүс авьяа хаана идэг вэ ямар газар вэ гэд ингэ бичээдсэн. Би одоо энэ пэйж үзэн таадтай харуулж байна. За хоолнд орох соусоо найруулцгаая. Күчүүжан 2 хоолны албаг, бор хэлсэн чихэр 3 хоолны албаг, күчүүгаар 1 хоолны албаг, сой соос 4 хоолны албаг. За тэгээд сайдар утгаж агаад соус маань бэлэн болчлоо. 4.5-аас 5 литр багтаамжтай хариулын тавган дээр бүх орцуудаа хийгээд өгнө. Дээрээс нь соусоо мөн адил хийн. За усаа ихтэй 70 орчим буюу ойролцоогоор литр 800 г ус хийн. За нэмэлт дамтлагаагаар дахианы бөлөөноос нэг шиг хийгээд за бослонгууд нь нитэг буюу хөөсийг бас авч өгнө. За хүн дээрээсээ сарамсаа хийгээд өгнө. За нэг халбаг ер нь сарамс их байх тусмаагүй шүү. Шөлтөө олон сарамсыг хийхдээ ер нь ихэнд хийж болдоггүй. Яг үгүй сарамсны амт ерөөсө гарчдаг. Тийм учраас сүлт нээж өгдөг. За амтлагаанд давс хар перц хийгээд өгнө. За тэгээ нэмэлтээр өөрийнхөө эдхийг хүссэн ногоогоо дээрээс нь ингээд хийгээд идэж болно. За цагаан луун дарах гэж байна. За цагаан луун дарж идэхийн ач тус бол маш олон байдаг. Хоол боловсруулалт сайжруулдаг. Эслэг ихтэй толно гизний гөрүүлзэх хөдөлгөөн ер нь бол маш сайн дэмждэг. Дахлаа дэмжинэ. За тэгэл хор гадагшлуулна, зүрх судсан сайн гэл, жим барихад сайн гэл ер нь бол маш олон байгаа. За энэ хэрчэлт бол нэг импортуу гэдэг одоо сая харууллаа. За 240 г ус, за 120 г элсэн чихэр, алюминий цуу, модал, давс 15 г, за турмерик нэг цайны альбаны талаар. За корн сироп байвал корн сиропноос 1 хоолны албат. За тэгэл буцлангуут нь дээрээс нь хийж өгөөл цагаан луун дээрээ. За ингээл дарсан луу маань бэлэн боллоо. Нөө хутгандаа л байсан юм бэ штэ гэдэг шиг нөө мэдээж бид бүхэнд галтгоонд маань зайлшгүй хэрэгцээнд хотод заазур бол 8-1 хэрэгтэй. Тийм болохоор та хэд маань хотод заазураа солих байгаа бол Dolce брэндийн хотны комик бас аваад хэрэглээд үзээрэй. Та хэд маань нэрээ орцуудыг дэлгэрэнгүй байдлаар бичгийн хэлбэрээр авахыг хүсвэл комент хэсгээр Dolce гэж бичээд чатаа шалгаарай. Хүү нэрээ намайг дагч амжаагүй юм шүү дээ. Нэр дагаарай бошоохон.